За сайн байцгаана уу та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэндээ compound sentence буюу нийлмэл өгүүлбэрийн талаар ярихад бэлэн болоод байна. За англи хэлний ерөнхийдөө хоёр төрлийн өгүүлбэрийн бүтэц байдаг. Нэг нь бол энгийн өгүүлбэр, нөгөөх нь бол нийлмэл өгүүлбэр гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ хэрхэн илүү урт өгүүлбэр бичих вэ? Буюу хэрхэн нийлмэл өгүүлбэр бичих вэ гэдэг талаар суралцах болно. Та бүхэн хэрвээ миний бичлэгүүдийг үздэг бол намайг өглөө алган 5-6 цагийн хооронд цэрээд англи хэл дээр ирсэн уншиж дундаас нь шинэ үг цэжилдэг групп явуулдаг гэдгийг мэдэх бах. Хэрвээ та бүхэн өдөр болгон ганцхан цагийг зарцуулаад англи хэлээ сайжруулахыг хүсэх юм бол доотлын description хэсэг дээр линк байгаа. Тэгээ манайх дан ганц англи хэлч гэлтгүү хятад, япон, солонгос хэлний уншлагуудыг бас нэмчихсэн байгаа шүү. Тийм учраас бас доотлын description хэсгээр дамжуулаад бүртгүүлэх боломжтой шүү. Үлэн хэлхэн дээрээ буюу тарих ямар ч мэдээлэл аваагүй байхад хэл сурснараа бидний хэлний мэдрэмж сайжирдаг. Бид нар хамгийн төвлөрч хүлээх их боломж олддог. Дээрээс нь ажилдаа явахынхаа өмнө бас суух боломжтой, эсвэл автобусанд явж байхдаа ч юм уу үзэх боломжтой учраас өдөр болгоны жижигхэн үйлдэлээр англи хэлтэй том ахиц авчрах боломжтой тийм группүүд байгаа шүү. Тийм учраас энэ групп маань сард нэг л удаа эсэлт авдаг. Энэ сарын англи хэлний групп маань 4 сарын 13-нд эхлэхээр байгаа. Хэрвээ 4 сард өөр саруудад үзэх юм бол тухайн саруудад ч гэсэн ерөөхдөө явагдаж авах боломжтой. Тийм учраас хизээж үзчихсэн доотлын description хэсгийг шалгаад тэр группийг сонирхоод үзээрэй. Англи хэл дээр academic гэсэн уншихад төвшин арай хөрхгүйдэ гэж бодож байгаа хүмүүс байх юм бол бас манайх англи хэлний анхан шатны 100 дөрмийн хичээлийг гаргасан байгаа. Манай хэл сурах групп талаар ганцхан хичээл бол дандаа видео хичээлээр байгаа. Энэ бол англи хэлний анхан шатны хичээл байхгүй. Бусдын бүгдээрээ шууд зүүмээр ордог байгаа. Англи хэлний анхан шатны хичээл ягаад видео хэлбэрээр байгаа вэ гэхээр дөнгөж анхан шатны дөрмийг үзэж байгаа хүмүүс ал эргэл зэхэмзэндөө байдаг байх. Тийм учраас сурсныхаа дараа буцаж нөгөө хичээл дээр очдог ч юм уу. Эсвэл англи хэлний жижигхэн дөрмүүдийг нэг дөрмийг л 45 минут нэг цагаар сууж үзэхгүйгээр 5-10 минутанд автобусанд явж байхдаа ч юм уу үзэх боломжтой байдлаар хийсэн байгаа. Анхан шатны дөрмийг үзэх юм уу эсвэл зэргийг хүсэлтэй хүмүүс байх юм бол англи хэлний анхан шатны 100 дөрмийн видео хичээлтэй группийг бас нэрхад үзээрэй. Тэр группт нэг удаа бүртгүүлчихсэн байх юм бол бүтэн жилийн турш хичээлээ үзээд явах боломжтой байгаа шүү. Тэр группийг маань бас шалгаад үзээрэй. За тэгэхээр хэдүүлээ өгүүлбэрийн бүтэц рүүгээ орох юм бол биднэрт энгийн өгүүлбэр болон нийлмэл өгүүлбэрийн бүтэц байгаа гэж ярьсан шүү дээ. Хэдүүлээ нийлмэл өгүүлбэр рүү орохоос өмнө энгийн өгүүлбэрийн бүтэцийг баттгаад харъя. За энгийн өгүүлбэр маань болоод ирэхээр мэдээж бидний мэдхээр вилизэн, вилүг, төсөг тухайн гэсэн өгүүлбэрийн бүтэц байдаг. Төсөг тухайн. За энэ өгүүлбэрийн бүтэцийг хэдүүлээ англиар юу гэж хэлдэг вүлээ? Вилизнийг бид нэр subject гэж хэлдэг тийм үү? Subject, verb, object гэж нэрлэдэг. За subject, verb, object буюу бид нар эхнээс гэрэн шууд ярьдаг. Subject маань вилизэн s, v, verb буюу үйлгийг маань хэлж байгаа хэрэг. Object гэх юм бол бидний төсөг тухайг ярьж байгаа ахны. За бид нар тийм монгол хэлэнд юу гэж ярьдаг вэ гэхээр үйлийг маань хамгийн сүүлдээ орж ирдэг бол англи хэлэнд урагшаага орж ирдэг. Англи хэл маань товч бөгөөд тодорхой ярихыг хүсдэг учраас үйл үг нь урагшаага байдаг бол монгол хэл бол бодлоо зэгцлэнгээр ярьдаг хэл учраас эхнээсээ эхлээд хамгийн сүүлд нь хамгийн гол зүйлээ буюу хамгийн сүүлд нь хамгийн гол үйл үгээ хэлдэг. Тэгэхээр ийм өөр гэсэн өрмөц шин чанартай хэлнүүд байгаа. За тэгвэл энгийн өгүүлбэр болол хэдүүлэнд нь ойлгомжтой үеийн эзэн үйлэг төсөг тухайн гэдэг өгүүлбэрийн бүтцээр бичдэг юм байна. За жишээлбэл бид нар юу гэж ярьдаг вэ гэхээр биднэрт хоёр төрлийн өгүүлбэрийн бүтэц байдаг гэж ярьсан тийм үү? Биднэрт хоёр төрлийн өгүүлбэрийн бүтэц байдаг. Энгийн өгүүлбэр дотроо ямар хоёр төрлийн өгүүлбэрийн бүтэц байдаг вэ гэхээр шинж байдал тодорхойлсон өгүүлбэрийн шинж байдал болон тодорхойлтыг илэрхийлсэн өгүүлбэрийн бүтэц байдаг. Жишээлбэл энэ бол үзэг, би бол сурагч, энэ бол цэнхэр гэх мэтчлэн тухайн эд зүйлийн шинж байдал болон тодорхойлтыг ирсэн өгүүлбэр. За жишээлбэл бид нар англи хэлэнд юу гэж ярьж болдог вэ гэхээр we were late гэж ярьж болдог. За we гэдэг маань үеийн эзэн, were гэдэг маань бидний төбийн үйл үг гэдэг тийм үү? Төбийн үйл үг, late гэдэг маань бидний тэмдэг нэр буюу хоцорсон гэсэн утгыг илэрхийлж байгаа хэрэг. Late гэдэг маань англи хэлэнд яагаад ч бид нар бол монгол хэлэнд хоцорсон гэдэг маань үйл үгээр илэрхийлэгдэж шүү дээ. Харин англи хэлэнд болохоор late гэдэг маань тийм шинж байдлаар илэрхийлэгдээд байдаг. Late гэдэг маань хоцорсон байгаа байдлыг илэрхийлж байгаа гэсэн. Би хоцорсон буюу миний тэр одоо байгаа шинж байдал бол хоцорсон байгаа байдал гэдгээр ярьдаг гэсэн үг юм уу? Тийм хоцрох гэдэг үйл үг биш, хоцорсон буюу шинж байдлаар илэрхийлдэг гэсэн. Илэрхийлэгдэж байгаа гэсэн. Тэгэхээр I'm late гэх юм бол би хоцорсон. I was late гэх юм бол би хоцорсон байсан гэх мэт зөрчлэн ирээдүйд ярина гэсэн. Хоцорсон байгаа шинж байдал. За тэгвэл we were late бид хоцорсон. За энэ бол бид нэр төбийн үйл үгтэй өгүүлбэрийн бүтэц ярьж байна тийм үү? За тэгвэл хоёр дахь өгүүлбэрийн бүтэц маань ямар өгүүлбэрийн бүтэц байдаг вэ гэхээр үеийнхтэй өгүүлбэрийн бүтэц буюу яг шинж байдал хөдөлгөөнийг илэрхийлдэг өгүүлбэрийн бүтэц. Жишээлбэл би алхаж байна, би явж байна, би өргөж байна гэх мэт зөрчлэнээр. За our friends left without us. За without us. Our friends гэдэг маань энд болохоор үеийн эзэн болж байна. Left
явсан. Without-аас бидэнгүүгээр энэ бол дайвар үг болж байгаа хэрэг бид нэмэлт мэдээлэл гэсэн үг. Дайвар үг гэх юм бол биднэрт өгүүлбэрт нэмэлт мэдээлэл гэсэн үг. Англи хэлэнд бол дайвар үг нэмэлт мэдээлэлүүд бол ингээл араас нь нэмэгдээд байдаг. Ягаад гэх юм бол бид нар гол юмаа ихэнд ярьдаг гэж ирсэн шүү дээ. Our friends left. Манай найзууд явсан гэдэг маань бидний гол хэлэх гээд байгаа зүйл ахна шүү дээ. Without-аас бидэнгүүгээр явсан. Бидэнгүүгээр гэдэг бол тэр нэмэлт мэдээлэл ахна. За ямар ч юм хоёр төрлийн өгүүлбэр. We were late. Бид нэр хоцорсон. Our friends left without us. Манай найзууд биднэргүйгээр явсан гэдэг юм хоёр цэцтэй өгүүлбэр бол энгийн өгүүлбэрүүд байна. За тэгвэл нийлмэл өгүүлбэр гэх юм бол энэ хоёр өгүүлбэрийг нийлүүлэх гээд ирчтэй хэдүүлээ. За яадаг вэ гэхээр ер нь бол бид нар хоцорсон манай найзууд бидэнгүүгээр явсан гэх юм бол бид нар дундал нь нэг TMS гэж бичих юм бол айгүй эвтэйхэн сонсогдох гээд байна тий. Бид нар хоцорсон тийм учраас манай найзууд бидэнгүүгээр явсан гэдэг өгүүлбэрийг хэдүүлээ. So гэдэг холбох үгээр холбочих. За тэгээд our friends гэдэг ингэ бичих. We were late, so our friends left without us. Бид нар хоцорсон. Тиймээс манай найзууд бидэнгүүгээр явчихсан гэдэг ийм өгүүлбэр болж байна. За тэгвэл энийг бүгдээрээ шууд бүгднийг нийлүүлээд нэг өгүүлбэр болгож болно. За тэгвэл бид нар яаж болох вэ гэхээр нийлмэл өгүүлбэр гэдэг маань юу вэ гэхээр за энийг сайн сонсоод аваарай. Хоёр үйл үг холбох үгээр холбогдсон байх юм бол бид нар нийлмэл өгүүлбэр гэж ярьдаг. За хоёр өгүүлбэр гэж хэлэхгүй нэ хоёр үйл үг гэж би ярьж байгаа шүү. Тэрийг анхаараарай. Хоёр үйл үг байх хэрэгтэй байна. Хоёр үйл үг байх хэрэгтэй байна. За тэгээ холбох үг байх хэрэгтэй байна. За тэгвэл яах нь вэ? Тэгэхээр хоёр тусдаа хоёр өгүүлбэр нийлсэн байгаа л бид нар нийлмэл өгүүлбэр гэж хэлж байгаа. Гэхдээ хоёр өгүүлбэр маань бол ийм хэлбэртэй байсан ч болно. Үлээзэн холбох үг үйл үг гэсэн ийм өгүүлбэрийн бүтцтэй ч болж болно. Тэгэхээр үйл эзэн үйл үг, холбох үг үйл үг гэсэн ийм бүтцтэй ч болж болно. Тэгэхээр үйл үг буюу хоёр үйлдэлийг холбох үгээр холбочихсон байх юм бол энийг хэдүүлээ нийлмэл өгүүлбэрэ гэж ярьдаг. За тэгвэл санийхаа өгүүлбэр рүү хэдүүлээ буцах юм бол энэ ч суу гэд биднэрт аль хэдийн холбох үг ороод ирчихсэн. Тэгэхээр бид нар шууд энийг амархан нийлүүлчих болно. We үйл эзэн were late. So our friends left without us. Without us гэдэг ийм өгүүлбэр болно гэсэн. We were late. Бид нар хоцорсон. Тиймээс манай найзууд бидэнгүүгээр явчихсан гэдэг ийм өгүүлбэр болж байгаа. Тэгэхээр бид нар холбох үгтэл байх юм бол энийг нийлмэл өгүүлбэрэл гэж бодчихно гэсэн. Амархан байгаа зү тэ. Нийлмэл өгүүлбэр маань л адилхан дотроо compound болон complex гэдэг хоёр төрлийн өгүүлбэрийн бүтэц байдаг. Хэдүүлээ өнөөдөр compound өгүүлбэрийн талаар ярилцсан гэсэн. Complex sentence хэдүүлээ дараа нь өөр бичлэг болгоод ярилцсан тийм учраас таад маань subscribe дараад хүлээж аваарай. Тэгэхээр бидний өнөөдрийн ярих гэж байгаа бол compound sentence шүү. Тэгэхээр өөр complex sentence бас байдаг гэж бодож байна гэсэн. За тэгэхээр өгүүлбэр маань хоёр хуваагддаг. Энгийн болон нийлмэл өгүүлбэр маань хоёр хуваагддаг. Compound болон complex. За тэгэхээр өнөөдөр compound sentence-ийг ярилцж байгаа. Хоёр үйл үг. Гэтэ энэ хоёр үйл үг холбох үгээр холбогддог гэдэг тодорхойлбол нь complex болон compound хоёуланд нь хамаарагдаж байгаа шүү. Ийм л өгүүлбэрийг бид нар нийлмэл өгүүлбэр гэдэг байгаа хэрэг. За тэгээд энэ дотор complex болон compound гэж хуваагдаж байгаа. За тэгээд compound sentence буюу нийлмэл өгүүлбэр нь болохоор бидний энэ өгүүлбэрийн бүтээл. Тэгэхээр бид нар compound болон complex sentence-ийг яаж ялгах вэ гэхээр ерөнхийдөө холбох үгээр нь ялгах чинь. Тэгэхээр бид нарт яг compound sentence-с дордог яг хэдэн төрлийн холбох үгнүүд байдаг. За тэр нь ямар үгнүүд вэ гэхээр та хэд хэрэглэхэд амархан болгоод би fan boys гэдэг үгээр хэлж ажиллаж байна. Fan boys гэдэг маань бидний холбох үгнүүдийн ихний үсэг гэсэн үг. F гэдэг нь болохоор for, and, nor, but, are, yet, so гэх мэтчлэн эдгээр үгнүүд байх юм бол бид нар энийг нийлмэл өгүүлбэр юм байна гэж үзнэ гэсэн үг. Emily studied hard. Emily got excellent grade. За, Emily бол хичээнгүйлэн суралцсан. Тэгээд сайн дуу авсан гэх юм хэлээ. Энэ холбох үгнүүдээсээ нэгийг нь авчихна гэсэн. Жишээлбэл and гэд авчих юм бол бид нэр шиг оруулаад авчихна. Emily studied hard and Emily got an excellent grade. За, хэдүүлээ түрүү ярилцсан бид нар үеийн эзэн тодорхой байх үл энийг дахиж хүчээд авах шаардлагагүй. Тэгэхээр бид нар энийг авчиж болно гэсэн. Тэгэхээр Emily studied hard and got excellent grade гэж ярьсан ч болно. Заавал өгүүлбэр тустай байх албагүй хоёр үйл үгийг нийлүүлчихсэн байх юм бол бид нар бас тустай өгүүлбэр гэж үзэж болтгоо гэж ярьсан. Тэгэхээр Emily studied hard and got excellent grade. Яг тийм бол Emily studied hard гэдгийг бол бид нар мэдчихэж байгаа шүү дээ. Хин тэр дүнг авах вэ гэдгийг бол угаасаа ойлгомжтой. Тийм учраас энэ тохиолдолд бид нар тэгж хэрэгэлдэг байх нь. Эдгээр өгүүлбэрийн жишээ өгүүлбэрийг би шиг ингээ гаргаад өчөөд тэгэхээр таад маань өөрсдөө энэ жишээ өгүүлбэрүүдийг хараад эднэрээс бас
оролцох боломжтой шүү. Тэгээ бид нэр заримдаа урталтанд таслал авч бишиж болдог. Таслаллаа энэ холбоо хугацааны өмнө бичсэн ч болно, бичгүйсэн ч болно, аль алин зөв гэсэн үг. За тэгээ бичлэгийн хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээ бүгд дараагийн хамтлагаараа уулзцгаая.